Сайн байцгаана уу хүүхдүүдээ. 7 дугаар ангийн Монголны үйл хөдлөлийн шинжийг тоочин дүрсэлж бичсэн ихэд задлал хийх хичээл маань эхэлж байна. Хичээлийн эхэнд хүүхдүүд та бүхэн дараах 2 зургийг ажиглан энэ морины шинжийг гаргахын тулд ямар үгс тохиромжтой талаар дэвтэртээ бодож байгаад бичээрэй. За 2 дугаар даалгавар морины цолыг уншаад өөрийн бичсэн үгстэй харьцуулах. Түрүүсэн морины цолыг уншихдаа өөрийн чинь дараах өмнөх 2 зургийг илэрхийлэн бичгээд гарсан үгс гарч байна уу? Альсад өөр үгс сонгосон байна уу гэдгээ харьцуулан хараарай. За цол дотор гарсан заамал, шураг, шашир, шанам гэсэн үгсийн тайлбарыг багшийн зүгээс өгж байна. За тэгэхээр эдгээр үгийн тайлбарыг дэвтэртээ хуулан бичиж аваад морины цолыг ахин нэг удаа уншаарай. За ингээд бүгдээрээ шүлгээс үйл үгийг нь анхааралтай уншиж ялган зуръя. За өгүүлэх гишүүнийг бид нэр 2 шулуун зураасаар зурдаг. Тэр тэмдэглэгээр зурж болно. За 2 дугаар ажил маань шүлгээс үйл хөдлөл заасан үгсийг дуурайн жүжиглэн уншаад үзээрэй. За үүний дараа шүлгийн үйл үгийг үгийн бүтцээр задлж язгуурын үргийг тодорхойлъё. За морины цол ихэд гарч байгаа үйл үгс бүгд нэг ижил дагавартай байгаа анзаарал. За тэгэхээр илц дагаврыг салгаад харах юм бол дараах дүрс дуурайх язгуураас үйл үгс маань бүтсэн байна. За тэгэхээр дүрслэх язгуурт элц дагавар залгаж гадаад байдлын удаан үргэлжлэх утга бүхий үйл үгийг бүтээдэг байх нэ. За элц дагаврыг та бүхэн ажиглаж байгаад шүлгээ ахин нэг удаа уншиж үзээрэй. За тэгэхээр хурдан морины шинжийг гаргасан үгстэй танилцсан бол одоо бүгдээрээ тэмээ унлаа гэх шүлгийг уншина. За тэмээ унлаа шүлгийг уншаад дараах 3 даалгаврыг гүйцэтгэе. Нэгдүгээрт мэдхгүй үгийг түүн бичиж утгыг тайлбарлана. Хоёрдугаарт ихэд юуны тухай өгүүлсэн байгааг тайлбарлаарай. Гуравдугаарт их доторх үйл хөдлөлийн дүр байдал дуу авийг заасан үгийг ялган доогуур нь зурна. За дуу аваа гэдэг бол юмны чимээнээс буюу чихэнд сонсогдох байдлаар, дүр байдал гэдэг бол юмны хөдөлгөөнөөс буюу нүдэнд харагдах байдлаар ялгарч гарна гэдгийг санаарай. За тэмээ унлаа ихэд дотор өндөс, дайвис, хилтэс, бүхс, дэнхс гэсэн үг гарсан. За эдгээр үгийг тайлбарлах юм бол одоо ийм утгатай байна. За эдгээр үгсийг харахаар мөн өмнөх хурдан морины цолон дээр гарсан шиг ижил зараа хараарай. За ингээд дээр 2 ихэд задлал хийгээд дүрс дуурайх болон авиа дуурах үгийн онцлогийг мэдсэн юм чинь бүгдээрээ гэртээ доорох зургийг ажиглаж байгаад 8 мөрт шүлэг зохион бичиж. За шүлэгтээ авиа болон дүрс дуурайх үг ашиглан ойлгомжтой энэ ирвсийн хурдыг, хүчийг илэрхийлэн гаргасан шүлэг зохиож бичээрэй.